Бидний авч үзэх хамгийн сүүлийн парадигм бол гэрчгүй нийгэмд гэрэл давс болох хэрэгцээ шаардлагын тухай юм. Дэлхийд одоо хүртэл итгэгч зөөдөө эсвэл бүр огт байдгүй нийгэм улс байсаар байна. Хэрэг бид Христийн даалгаврыг биелүүлж энэ дэлхийн давс гэрэл болох гэж байгаа бол эдгээр хүмүүсийг орхигдуулж болохгүй. Бид дотор нь орж тэдэнд давс болон гэрлийг суулгах ёстой. Тэгэхээр өнөөдрийг хүртэл яагаад давс гэрэлгүй газрууд байсаар байна вэ? Энд хэд хэдэн шалтгаан байж болох юм. Эднээс нэг нь газар зүүн хаалттай байдал. Дэлхийн өнцөг булан бүрт бөглөө хүрэхэд хэцүү нутагтай газар зүүн хувьд бусдаас тусгаарлагдсан оршдог улс болон цөөнхийн бүлгүүд байсаар байна. Мөн зарим газар гэрэл давс байхгүй байгаагийн бас нэг шалтгаан нь улс төрийн хавчлагаас үүдэлтэй. Эдгээр улс орнуудын улс төрийн тогтолцоо нь бүх төрлийн шашин шүтлгийг ялангуяа Христ итгэлийг хориглодог. Үүнээс болоод тэнд давс гэрлийн нөлөө ороогүй, мөн орж чадахгүй байсаар байна. 3 дугаарх шалтгаан нь шашны зүгээс учруулах саад тотгор буюу шашны хавчлага юм. Эдгээр бүс нутгууд өөрсдийнхөөс бусад шашныг хавчин гадуурхдаг, хүчтэй шашин шүтлэгтэй байж болно. Үүнийг бид ойрхит орнуудын нөхцөл байдлаас олон удаа харж байсан. Хамгийн сүүлийнх нь соёлын бэрхшээл юм. Давс гэрэлгүй аливаа хамт олонны хүрээлэл дотроо гэрэл давс бүхий хамт олонны бүлгээс соёлын хувьд асар их ялгаатай байдаг. Улмаар энэ ялгаа нь тусгаарлах ханыг бий болгодог. хан. Гэрэл давс болох ёстой Христ итгэгчд маань соёл дамнахыг хараахан сураагүйгээс соёлын ялгаатай өөр хүмүүс дунд нэвтэрч тентхийн хүмүүст гэрэл давс болж нөлөөлөх боломжийг алдах нь их. Эдгээр 4 шалтгаанаас гэрэл давсгүй хүмүүсийн хувьд хамгийн том саад тотгор бол соёлын бэрхшээл юм. Яагаад би үүнийг хэлж байна вэ? Өнөөдөр Сингапурт гадаадын олон ажилчид мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэдгээрийн ихэнх нь дээрх ангиллын аль нэгт нь хамааралтай. Ажиллахаар ирсэн тэдний дунд ладын шашинтны ертөнцөөс ирсэн хүмүүс ч зөөнгүй байгаа. Эдгээр хүмүүс одоо бидний хажууд байгаа тул өмнөх газар зүүн саад, улс төрийн хаалт, шашны хавчлага үйлчлэхэ болсон. Яг үнэндээ тэд ердийнхөөсөө илүүтэйгээр эмзэг, нээлттэй байдалд орсон байгаа. Гэсэн хэдий ч бидний амьдарч байгаа байдал маань тэдний амьдралын хэм маягт гэрэл давс болж соёл дамнан нэвтрхүйц хэмжээнд байж чаддаггүй. Миний хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Бид өөрсдөө ижил хүмүүсийн дунд байж өөрийнхөө давсалж гэрэлтүүлэх хандлагатай амьдардаг. Тэгтэл итгэгчид цөөхөө эсвэл огт байдгүй газраас ирсэн эдгээр хүмүүс хэдийгээр бидний дунд байгаач давс гэрлийг мэдрэхгүй байгаа нь инээдтэй биш гэж юу? Энд нэг хаалт байгаад учир нь бий. Энэ хаалт бол соёлын бэрхшээл юм. Бид эдгээр гэрэл давсгүй хамт олонны хүрээллүүдийг тойрч гарах ёсгүй. Бид саадыг даван гарч тэднийг давсалж гэрэлтүүлж эхлэх ёстой. Эсвээс бид газрыг давсалж дэлхийг гэрэлтүүлэх эзнээс өгсөн даалгаврыг биелүүлэхгүй. Бид газрыг давсалж дэлхийг гэрэлтүүлэх гэсэн Христийн энэхүү тушаал нь өөрөө төгсгөл гэж харж болохгүй. Бид ертөнцийг давсалж гэрэлтүүлж байгаагаа Бурханы илүү том ажлын хүрээнд харж ойлгох ёстой. Яг үнэндээ энэ нь Христийн эргэн ирэлттэй холбоотой юм. Кайрос сургалтаас бид завсрын үд байгаагаа олж мэдсэн. Та бүхэн бүгд Кайрос сургалтанд суугаагүй гэж бодсны үндсэн дээр би нэг юм үзүүлье. Бид Христийн эхний болон хоёр дахь ирэлтийн хоорондох энэ завсрын мөчид байна. Асуулт нь бол Есүсийг эргэж ирнэ гэдэгт бид бүгд итгэдэггүй. Түүнийг эргэж ирээсэ гэж бид бүгд хүсэж байна уу? Христ эргэж ирэхийг хүсэж байгаад бид итгэдэггүй. Тийм ээ, үнэндээ тийм. Библи түүнийг эргэж ирэхдээ тэр бүрэн захирах болно гэж бичсэн байдаг. Түүн захирагдаагүй ямар ч бүтээл үргэлжилэхгүй, бүгд устгагдах болно. Тэр төгс бүрэн ирэхээр бүгдийг захирах болно. Тэр эргэж ирэхийг хүсэж байгаа. Тэгвэл тэр яагаад одоо болтол эргэж ирээгүй байгаа юм бэ? Хаа нэгтээ онгоцны буудлын дээр засан шуурганд гацв уу? Эсвэл агаар цацагдсан галт уулын үнсэнд хоригдв уу? Тэр яагаад ирээгүй байна вэ? Яагаад гэвэл одоогийн нөхцөл байдал түүнийг эргэн ирэхэд хангалтгүй муу байгаа юм. Тэгвэл нөхцөл байдлыг яаж сайнаар өөрчлөх вэ? Яг энэ л түүний хүсэж байгаа ажлын даалгавар юм. Христийн даалгавар хараахан биелээгүй байна.
Есүс дахин ирэхийн тулд ирсэн юм. Та ойлгож байна уу? Есүс эхний удаа ирсэн, мөн хоёр дахь удаага дахин ирэх болно. Гэхдээ тэр анх ирэхдээ нэгэн хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэхүү хөдөлгөөн нь түүний даалгаврыг хэрэгжүүлэх явдал юм. Тэгсний дараа нь тэр дахин хоёр дахь удаага эргэж ирэх болно. Тэгэхээр ажлын даалгавар нь юу вэ? Матай 24:14 үүнийг заадаг. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгтэл төгсгөл ирнэ. Төгсгөл гэж юу вэ? Энэ ишлэлд төгсгөл гэж юуг ойлгох вэ? Энэ нь энэ үеийн төгсгөл. Түүний бүрэн эрх мэдлийн эхлэл, түүний хоёр дахь ирэлт гэсэн үг юм. Энэ ишлэлийг бид бүгд сайн мэддэгч түүний гол утгыг судалж үзье. Уг ишлэлийн 3 үгийг би тодтохыг хүсэж байна. Нэгдүгээрт хаанчлал. Энэ бол авралын сайн мэдээ биш. Энэ бол хаанчлалын сайн мэдээ юм. Аврал бол хаанчлалд орох эхний алхам юм. Аврал нь бидэнд хаанчлалын нэг хэсэг болох хаанчлалын үнэт зүйлсийг илэрхийлж харуулах эрхийг өгдөг. Хүмүүсийг зөвхөн аврал түргээ зогсохгүй, хаанчлалыг номлох ёстой. Тийм ч учраас бид давс гэрлэн юм. Энэхүү хаанчлалын тухай номлол нь гэрчлэлийг төрүүлж гаргах ёстой. Тэгэхээр гэрчлэл гэж юу вэ? Тойл бичигт гэрчлэлийг баримт нотлогоо гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл хаанчлалын баримт нотлогоо юу вэ? Та юу гэж бодож байна? Нотлогоо нь хаанчлалын хүмүүс юм. Хаанчлалын хүмүүс гэж юу вэ? Хаанчлалын үнэт зүйлсээр амьдардаг дагалдагч нар юм. Тэгэхээр энэ зөвхөн итгэгчдийн тухай биш. Хаанчлалын зарчмын дагуу амьдардаггүй, хэрэгжүүлдэггүй итгэгч нар авралын гэрчлэл болдог хэдий ч хаанчлалын гэрчлэл болж чаддаггүй. Та намайг ойлгож байна уу? Эцсийн өдөр бид хаанчлалын үнэт зүйлсээр амьдардаг дагалдагч нарыг харах ёстой. Хаан гэж юу? Бүх үндэстнүүдэд. Та бүгдийн мэддэгчлэн Библийн шинэ грек хэл дээр бичигдсэн. Үндэстнүүд гэдэг үг өнөөгийн улс орон гэсэн хэвшмэл ойлголт биш юм. Библиэд грек хэлэнд энэ үг гарал, угсаа, нийгэм, соёлын бүлгүүдийг хэлдэг. Бидний хувьд энэ юу гэсэн үг вэ? Хаанчлалын зарчмаар амьдардаг дагалдагч нарыг төрүүлэх Бурхны хаанчлал нь улс орнуудад биш, харин бүх угсаатан, бүх соёлын бүлгүүдэд номлогдох ёстой гэсэн үг юм. Тэгвэл соёл нэгтнүүд, соёлын бүлгүүд гэж юу вэ? Товчхондоо хэлэхэд тэднийг нийгэм гэж тодорхойлж болно. Миний өмнө хэлсэнчлэн нийгэм гэдэг нь түүхээрээ холбогдсон. Соёл нэгтэй, нийтлэг, гарал үүсэлтэй хүмүүс юм. Тэгэхээр бид хаанчлалын сайн мэдээг бүх угсаатан, бүх нийгэм, соёлд хаанчлалын зарчмаар амьдардаг дагалдагч нарыг бий болгохоор тунхаглах ёстой. Тэгэхдээ төгсгөл ирнэ. Илгээлт судлаачдын үзэж байгаагаар давсгүй, гэрэлгүй олон мянган үндэстэн угсаатны болон нийгэм, соёлын бүлгүүд байсаар байна. Бид соёлын саад бэрхшээлийг даван туулж, эдгээр хүмүүсийг давсалж гэрэлтүүлэх ёстой. Хэрв нийгэм, угсаатан бүрийг давсалж гэрэлтүүлбэл Есүс эргэж ирнэ. Тэгэхээр дэлхийг давслах, дэлхийг гэрэлтүүлэх нь илүү өргөн утгатай болохыг та харж байна уу? Бид Мараната гэж дуудаж байна уу? Хэрэг бид Есүсийн дахин ирэлтийг харахыг хүсвэл бид дэлхийг давсалж, дэлхийг гэрэлтүүлэх хэрэгтэй. Христ энэ даалгаврыг хэн төгсөн гэж та бодож байна? Бидэнд төгсөн юм. Матай 28:19-т яв бүх үндэстнийг дагалдуулах тун гэдэг. Тиймээс бид өөрсдийнхнийгөө давсалж гэрэлтүүлж байх зураа давс гэрлэггүй бусдыг давслах гэрэлтүүлэх ажилд ямар нэгэн байдлаар заавал оролцох үүргээ омортож болохгүй. Гэхдээ яг яаж оролцох вэ? Бид үүнийг өдөр тутмын амьдралдаа яаж үр дүнтэйгээр хийх вэ? Би энэ сургалтыг Сингапурт явуулдаг тул Сингапурын туршлагаас та бүхэнтэй хуваалцъя. Сингапур дахь Христ итгэгчид миний нэрлэж заншснаар давс ба гэрэл болоход эзэн агуу боломжуудыг бидэнд нээж өгсөн. Бурхан янз бүрийн улс орнуудаас хүмүүсийг миний үндэстэн, миний оронд авчирсан. Хэрв итгэгч хүн бүр манай улсад ирснийг Бурханы хүсэл гэж харвал бид тэдэнд давс гэрэл мэт хүрэх боломжуудыг эрж хайж, тэдэнд мөн давс гэрэл мэт байхыг зааж өгөх болно. Тэгээд дараа нь
тэд эх орондоо иргэн очихдоо мөн өөрсдийн гэр бүл, орчин тойрон хүрээлэлээ давсалж гэрэлтүүлж эхлэх юм. Манай улсад одоогоор гадаадаас хүлээж авдаг 3 ангиллын хүмүүс байна. Нэгдүгээрт гадаадын ажилчид. Би хүмүүст үүнийг байнга хэлж явдаг. Эдгээр ажилчдыг энд бидний замыг засах, барилга барих, цэцэрлэг түрээлэн тордох болон бидний үр хүүхдийг асрах гэж ирсэн хүмүүс гэж битгий хараарай. Учир нь бид тэднийг ийм байдлаар харах юм бол бид тэдэнтэй зөв бусаар харьцаж эхлэх болно. Бид тэдэнд шударгаар хандахгүй, зөвхт байдал амар тайван баяр хөөр тэдэнд хүрэхгүй. Бид тэднийг ирснийг Бурханы төлөвлөгөө гэж харах ёстой. Бид хаанчлалын зарчмаар амьдарч Бурханы болон тэдний өмнө үнэлсэн бүх үүргийн үнэнчээр биелүүлж, тэдний өмнө хайр инрэл, даруй байдлаа үзүүлэх ёстой. Тэгвэл тэд татагдан ирэх болно. Энэ бол давс гэрэл байх сайхан боломж юм. Гэвч харамсалтай нь ихэнх тохиолдолд бид боломжуудыг алддаг бөгөөд энэ нь гол асуудал болоод байна. Хоёр дахь ангилал бол гадаадын оюутнууд юм. Тэд манай улсад их олон бий. Ерөнхийдөө бол Сингапурын эцэг эхчүүд тэдний ирсэнд тийм ч таатай биш байдаг. Учир нь тэд ихэнхдээ манай өөрсдийн хүүхдүүдээс илүү их хөдөлмөрлөж, бүх тэтгэлгийг хамж, хаанч шилдэг эхний 10 байруудыг эзэлдэг. Хятад оюутнууд маш их сурдаг гэдгийг би та нарт хэлж чадна. Тэд үнэндээ тол бичгийг бүхэлд нь цээжилдэг. Багш нь сургуульд гэрийн даалгавар өгөхгүй тохиолдол гардаг. Сингапур хүүхдүүд үүнд их баярладаг бол гадаад оюутнууд багшаасаа гэрийн даалгавар өгөөч. Эс тэгвэл би маш их уйдах нь гэж гуйдаг. Тийм учраас үүнийг Бурханы өнцгөөс харахгүй бол зарим сингапурчуудын хувьд энэ маш том түгшүүр болоод байгаа юм. Надад оюутны христийн нөхөрлөлийн ажилтан нэг удаа Азийн бараг бүх засгийн газрын ажилтнууд нэгэн цагт гадаадад оюутан байсан. Мөн олон хүн харь оронд сурч байхдаа эзнийг таньж мэддэг. Тэд бол эх орныхоо ирээдүйн удирдагчид юм. Хэрэг бид тэднийг давсалж гэрэлтүүлж чадвал тэд эх орондоо иргэн очиж арай хямд зардлаар биднээс илүү нөлөөлж ажиллаж чадна. Бид мөнгө төлж тэднэрүү илгээлтийн эзэдэг явуулах шаардлагагүй. Тэд биднээс илүү ихийг хийж чадна гэсэн. Интер Varsity Христийн нөхөрлөл, Campus Crusade, Навигатор зэрэг оюутны үйлчлэлүүдийн эх орондоо болон дэлхийд даяар гадаад дотоодын оюутнуудад хүрч үйлчлэх талаар хийсэн их ажлыг бид зохиосоор үнэлэх хэрэгтэй. Сүүлийн ангиллал бол гадаадын мэргэжилтнүүд юм а. Манай улсад мэргэжилтнүүд маш олон байдаг. Дахин хэлэхэд сингапурчууд бид санаа зовохдоо гарамгай хүмүүс. Бид засгийн газарт хандаж та нар тэдэнд ажиллах хэтэрхий их боломжийг олгож байна. Тэд бүхий сайн ажлуудын байруудыг авч байна. Хэрвээ эдийн засаг унавал тэд ажилтай байсан тул бид ажилгүй болно гэж хэлдэг. Эдгээр гадаадын мэргэжилтнүүд сайн хэрнээ хямд. Сингапурчууд бол хөдөлмөрийн хөлс өндөртэй. Тиймээс бидэнд энэ нь их аюул занал хийлж байгаа юм шиг санагдаж байгаа. Бид цалингаа бууруулмааргүй л байна. Та ойлгож байна уу? Их хэцүү асуудал. Гэхдээ эдгээр мэргэжилтнүүдийг харвал тэд өөрийн эх орондоо өндөр үнэлэгдсэн. Тэгээд манай оронд ирж чадсан хүмүүс юм аа. За одоо хэрэг бид тэднийг хайрлавал, хэрэг бид тэдэнд шударгаар хандвал, хэрэг бид тэднийг давсалж гэрэлтүүлвэл тэд гэртээ хараад гайхалтай ажлуудыг хийх болно. Тиймээс бид энэ бүгдийг Бурханы өнцгөөс харах хэрэгтэй. Гадаад руу ажил хийхээр яваа хүмүүс ч бас бидний хувьд боломж юм. Өнөөдөр олон сингапурчууд энэ бүс нутагт байгаа боломжийн хойноос эх орноо орхин явж байна. Хэрэг Бурхан таныг гадаадад ажилд зуучлан дуудсан бол та өөрийгөө гэрэл давс хүргэж байгаа хүн гэж тооцоорой. Бурхан таныг гэрчхүү хүмүүсийн дунд гэрэл давс болгон оруулж байна. Энэ бол тэдний дунд амьдарч хаанчлалын үнэт зүйлсийг илэрхийлэн харуулж тэд хаанчлал хүлээн авах таны алтан боломж юм. Ингэснээр бид дэлхийг давсалж дэлхийг гэрэлтүүлэх үүргээ биелүүлж чадна. За бид нөлөөлөхийн тулд хүчирхэгжсэн сургалтынхаа төгсгөлд хүрч байна. Энэ сургалт бол үйл ажиллагаа байлаа. Харин бид хэрэгжүүлэхгүй бол сургалтын ач холбогдол бага байх болно. Үйл ажиллагаа нь үйлдэлийг дагуулдаг бөгөөд энэ нь бодит үр дүнд хүргэдэг. Үгүй бол энэ бүгд утгагүй.
Одоо би таныг энэ сургалтаа дуусгаад хөөх энэ бол маш сайн сургалт байлаа гэдэл зогсчихыг хүсэхгүй байна. Дуусгахаас өмнө хамтдаа нэгэн зүйл хийцгээе. Үйл ажиллагаанаас үйлдэл рүү шилжих идэвхжүүлэлтийг хийцгээе. Бид идэвхжүүлэлтийг хэрхэн эхлүүлэх вэ? Юуны өмнө та өөрийн нөлөөллийн хүрээгээ тогтоо. Өөрөөр хэлбэл та өөрийн нөлөөлж болох орчин, нөлөөлж чадах зүйлсийн талаар залбирч тунгаан бод. Гэрэл давс байж бүх нийгэмд нөлөөлөх хүч чадалтай жинхэнэ дагалдагч болох Бурхны танд өгсөн дуудлагын дагуу амьдр. Шин зүрх сэтгэлээр, шинэлэг нүдээр өөрийн нөлөөлийн хүрээндээ буц. Таны нөлөө ямарч байлаа. Энэ нь Бурхны хаант улсыг таны хүрээнд авчирвал Бурханд таалагдана. Одоо та дараах хэлэх хэдэн зүйлсийн талаар бодож үзээрэй гэж би танаас хүсье. Мэдээжийн хэрэг нэгдүгээрт та ажлын байран дээр тодорхой нөлөөг яаж үзүүлэх тухай. Үүний тулд мэдлэг, туршлага хэрхэн ашиглаж болохыг Бурханаас асууж залбир. Ажлыг хэн удирддгийг санаарай. Ариун сүнс удирддаг. Үүнийг ямар нэгэн байгууллага зохион байгуулдаггүй. Тиймээс та Бурханаас намайг ямар нэгэн зүйлийг хийхэд ашиглаарай гэж гуйх бүрэн эрхтэй. Та ямар нэгэн зүйл хийхдээ томилгоо хүлээх шаардлага байхгүй. Хоёрт, та хамт ажилдаг хэн нэгэнтэй 7 хоногт нэг удаа үдийн цайгаа ууж, асуудлаа хуваалцсан ярилцаж, бие биенээ зоригжуулж болно. Гуравт, та уугуул хүмүүсийн нөхөрлөл эхлүүлэх талаар бодож үзээрэй. Таныг удирдах чиглүүлэхийг ариун сүнснээс гуй. Хэрв та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол эглээд зөвхөн залбиралд анхаарлаа төвлөрүүл. Ажилтай холбоотой бэрхшээлийн талаар бие биенийхээ төлөө залбир. Дарга нараа болон бусад ажилчдаа Бурхны ивэлийг хүртээсэй гэж залбир. Яванда эзэн энэ нөхөрлөл хэрхэн хэлбэржихийг мөн энэ эргэн тойрны чинь хүмүүст ивэлийг авчирхад хэрхэн туслахыг танд илчлэх болно. Дөрөвт, хэрв танаа чуулганд уг сургалтанд суусан нөлөөллийнхөө хүрээнд гэрэл давс байх тантай ижил хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байгаа бол харилцсан хариуцлагатай байх жижиг бүлэг байгуулахыг би зөвлөж байна. Ажил болон бусад хүрээлэл дотроо ивээгдээсэй гэж таны хүсэж байгаа хүмүүсийн төлөө хамтдаа залбирч болно. Та нар мөн туршлага хуваалцах замаар бие биенээс нь суралцах боломжтой. Та бүхэн энэ сургалтанд танилцуулсан парадигмуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа хоорондоо хуваалцаарай. Болж бүтсэн болон алдсан бүтээгүй зүйлэн ярилцаж, алдаа болгоныг бусад хүмүүс суралцаж болох үс туршлага болгон аваарай. Нөлөөлөхийн тулд хүчрхэгдсэн сургалт ном болж хэвлэгдсэн. Тэнд олон сургамж, түүх, гэрчлэл байгаа. Уншигч таныг энд сурсан зүйлийг хэрэгжүүлэхэд урам зориг өгөх болно. Өөртөө нэгийг олж авахыг танд зөвлөж байна. Amazon-оос захим хэлбэрээр худалдаж авах боломжтой. Тэнгэрлэг эцгээс дэлхийд гэрэл давс бол гэж бидэнд өгсөн. Түүний энэ тушаалыг бид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж болохыг харуулаач гэж би залбирая. Тэр бидэнд бусдад нөлөөлөх хүчийг аль хэдийн өгснийг санаарай. Бидний хийх ёстой зүйл бол дуулууртай байж үйлдэх юм. Ирсэн чинь баярлалаа. Бурхан таныг ивээг.